Константин газрын үйл ажиллагаа бэрээ болсон арга хэмжээ үйл явдлууд болон бас зарим хүмүүс талархал илэрхийлэх зүйлтэй бахаа гэж би бодож байна. Манай Константин газар 2013 онд давхарсан тоогоор 2200 гаруй иргэнд консулын үйлчилгээ үзүүлсэн байна. Үүнээс жишээд удаад 147 иргэнээс гадаад хасах чинээр мэдүүлэг авах материал бүлээн авснаас өнөөдрийн байдлаар бид нэг 144-ийг нь олгочихсон. Энэ юу гэсэн үг вэ гэхээр урд нь пассворд олгодог хугацаа маань удаан байсан. Материал алгуулдаг пассворд нь зандаа өгдөг энэ асуудал ерөнхийдөө халуун болжээ гэж би бодож байна. Тэгээд бас тогтсон жишгийнхаа дагуу иргэдтэй үйлчлэгийг олгох үүднээс Константинополийн Сакраменто, Сиэтл, Денвер, Лос Анжелес хотуудад товлоор ажиллаа. Консулын үйлчлэгийг үзүүлээ, авралтын өдрүүдэд. Тэгээд бас тэр боломжоо ашиглаад тухайн мууч орон нутгийн төр захиргааны байгууллагуудтай харилцаа хамтын ажиллагааны тодорхой асуудлуудаар санал солилцож ажил хэрэг болгохыг зорж ажиллаж байна. За 2013 оны хувьд бол гадаадд байгаа иргэд маань анх удаага Монгол улсын төрийн тэргүүн ерөнхийлөгчөө сонгоод самд өгсөө. Манай газар нэг 186 иргэн самд өгсөн. Өнгөрсөн оны улсын хурлын сонгуульд оролцсон сонгогчдын тоотой харьцуулах юм бол өсөлттэй үзүүлэлт боловч тодорхой байдлаар чамдалтай гэж үзэж байгаа. Нөгөө гендэж би, гондож би гэдэг шиг энэ бол зохицуулалтандаач байна, зохион байгуулалтандаач байна гэж бид үзэж байгаа. Жишээлбэл иргэд олондоо саяны миний дурдвар хотуудад очиж авах, сандыг нь очиж авах. За тэр урьдчилсан бүртгэл гэж яриад байгаа хоёр бүртгэлийн хоёр удаа очдог энэ юмыг арай нэг хялбаршуулсан байдлаар руу шийдвэрлэх зэрэг арга хэмжээнүүдийг шаардлага байна гэж ойлгож байгаа. Тэгээд энэ сонгуулийн ажлыг олон нийтэд сурчлан хариулах ажил манай Калифорний монголчууд студийн шинэ од сурвалжлагч нэрийн хэлтэй хамтарч ажил тодорхой үйл гүйцэтгэсэн. Шинэ од бол одоо зөвхөн сонгууль гэлтгүй олон үйл ажиллагаанд бэрээ болж байгаа олон онцлог үйл явдлыг цаг тухайд нь мэргэжлийн өдөр төвшөнд бэлтгэж сурвалжлах гэдэг юм хүн байгаа. Тэгээд шинэ од цаашлах нь ажил амьдралд нь амжилттай ажиллах. Сүүлийн гадаад байгаа индустрийн маань Монгол хүмүүсийн маань бисэл чухал асуудлын нэг болж байгаа. Тэгээд ерөнхийдөө би бол одоо анхны жил юм уу анхны жишг юм уу гэж бодож байна. Энэ жил бид боловсрол шинжилгээ ухааны яамд асуудал тавьсаар байж нэг 240 гаруй ном сургалтчиг сургалтын материал хүлээж аваад саяны дурдсан хотуудаар ажиллахдаа энэ Константинополийн 5 монгол сургууль яг хэрэгцээ шаардлагын дагуу хуваарлаж өгсөн. Тэгээд энэ үйл ажиллагаа цаашдаа тогтмол жишг болгож ажиллах ийм төлөвлөгөөтэй байна. За ерөнхий энэ урд нь бол гадаадд сурч байгаа оюутан залуус маань төрийн сургуулийн сангийн зээл тамагт боловсроогүй байсан. Энэ онд одоо боловсрол шинжилгээ ухааны яамнаас шийдвэр гарч гадаадд байгаа оюутан залуус маань дэлхийн шилдэг 100 сургууль суралц бакалаврын зэргээр суралц хийх авах юм бол төрийн сургуулийн сангаас тэтгэрэг авах юм бол зээл авах юм боловсрол үзээ энэ нэг аваачтай зүйлээ гэж. Стаффордын сургуультай хамтраад бид хөгжим бүжгийн сургуулийн 5 хүүхдийг Стаффордын сургуулийн зардлаар энэ жил 3 тоогийн курслоос хамрууллаа. За энэ бичлэн иргэдрүүгээ чигсаажлыг дуртай байвал бас нэрж болох байна. За харилцааны тал дээр би тодорхой ажлуудаар ярьчих гэж байна. Нэгдүгээр шинжилгээний техникийн сургуулийг Америкийн их сургууль, Улаан сургуулиудаараа нэлээд хэрэггүй Мессурийн шинжилгээний техникийн сургууль гэж байдаг. Тэр сургуультай холбож өгөөд хамтын ажиллагааны баримт бичгийг байгууллаа. Google Translate програм монгол хэлийг нэмэх ажилд манай газар бас тодорхой хувь нэмэр оруулж ажилласан. Жишээлбэл шинжилгээ мэдээлэл технологийн газраас 80 гаруй мянган үгийн сантай монгол англи дикшнери аваад манай Google компани манайхыг Бээжингээс хариуцдаг юм байна. Тэгээд бид нар чармаасаар байгаад нэг хүн болж авсан тэр Бээжингээс нэгтэй яг одоо мэдээллийн технологийн давын бидний имэйлээр харилцаа тэгээд тэр үгийн санг өгөх дундуур нэгээ техникийн хоёр талыг холбох зуучлах ажлыг хийж хэрэгжүүлсэн байгаа. Тэгээд ер нь бол одоогийн байдлаар бол орчуулгын чанар бол хангалтгүй байгаа. Явандаа сайжирна гэж бүрий хэлж байна. 2014 оны 2-р сарын 28, 3 сарын 1-нд хийхээр төлөвлөж байна. Монголын гала нэртэй
соёл урлагийн томоохон арга хэмжээг Стамфорд их сургууль дээр зохион байгуулахаар яриад үндсэндээ бэлтгэл ажилд орж байна. Сайхан гавьяач жүжигчин хүрсэн дуурийн дуучин амар төвшин тэргүүтэй дуурийн дуучид болон домог язгуур үндэсний урлагийн домог хамтлаг бас уран бүтээлчний 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй урлагийн баг ирж 2 өдрийн таван зохион байгуулах юм аа. Энэ талаар мэдээллийг бас та бүхэнд хэлж өгнө. За энэ 2013 онд Монгол хуульчдын холбоо гэдэг мэргэжлийн шинэ байгууллага анхудаа байгуулагдсан. Байгууллагын онцлог нь болохоор төрийн чиглэлийг хуульчдын холбоонд ерөнхийдөө мэргэжлийн холбоод нь бүрэн утгаараа шийдвэрлэж байгаа анхны жишээ юм байна. Тэгээд энэ Калифорни барын холбоо Америкийн нэгдсэн улсад хамгийн томд ордог холбоо. Тэгээд шинээр явагдсан Монголын хуульчдын холбооныхоо гадаад харилцааг хөгжүүлэх үүднээс Калифорни барын холбооны удирдлагыг 2014 онд ажиглуулж бас Монголын хуульчдад сургууль зохион байгуулах ажлыг тогтоож бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна. За Аламеда хоттой Игчдүү хотын харилцаа, Лос Анжелес хоттой Найрамдал хотын харилцаа тогтоох ерөнхийдөө яриа хэлэлцээг бол эхлүүлж байгаа. За ийм ажлуудыг би Монгол судлалын асуудлыг бас дурдчихъя гэж бодож байна. Берклийн сургууль дээр Зүүн Аз судлалын танхим гэж бай, Зүүн Аз судлалын хүрээлэн гэж бай, хүрээлэнд Монгол судлалын төв байгууллагыг сандаг айлын талаас манай тавьчихсан бид одоо ажил хэрэг болгох чиглэлээр ажиллаж байна. Тэгээд та бүхэн бас онцолж хэлэхэд манай гадаад харилцааны ажиллаж байгаа төвхтэй үрдэн нэлээд удаж ийж гардаг, хүн харахад юм хийгээд байгаа юм шиг, хийггүйж байгаа юм шиг ядаргаатай ажилдаа. Залуу хүнийхээ хувьд бол юмыг ингэчмээр байдаг, нөгөө юм нь бас болж өгөх заримдаа өөртөө чамдалтай юм шиг, бас нөгөө талдаа болохгүй юм шиг тийм зураг байдаг юм шүү. Тэгээд ялангуяа дээрээс нь энэ их том хүн дипломат байна гэдэг бол их зовлондоо ажиллаа гэж манай нэг ахын дипломат хэлж байсан. Энэ бол одоо үнэхээр үний юм байна гэдгийг би одоо манай хамт бол үнэхээр мэдэрч байна гэдгийг бас ташин хэлье. Bay Area Sacramento-гийн монголчууд маань олон сайхан арга хэмжээ зохион байгууллаа. Тэгээд уламжлалт, цагаан сар, хүүхдийн баяр, үндэсний их баяр наадмын арга хэмжээнээс гадна би хэдэн арга хэмжээг онцолж хэлье гэж бодож байна. Нэгдүгээрт нь Ажаагийн санаачлагаар хүүхдийн эхнэлцгийн төвийн дээр баригдаж байгаа цусны хор тодортой хүүхдүүдийн эмчилгээний төвд хандив бослох ажиллагааг та бид бүхний сайн танил Ширчингийн Баатар ах маань устдынхаа дэмжлэг тусцаагаар маш сайн зохион байгуулсан. Энэ хандивын арга хэмжээний үр дүнд тодорхой тоог нь Баатар ах мэдэх бах. Бид Б-ээс 25-аар орчим мянган $10 хандив босгож өгсөн. Тэгээ энэ хандивын энэ буянтай үйлс хандив өгсөн мөн зохион байгуулалтанд нь оролцсон нийт хүмүүстээ баяр хүргье. Баярлалаа. Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдарч буй иргэдийн маань дунд олон төрлийн спортын арга хэмжээнүүд болдгоо. Энэ жил бид нар 6 дугаар сарын 21, 22, 23 байна уу 23-ны өдрүүдэд Сагсан бөмбөгийн аврах шалгаруулах 13 удаагийн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээн хоёр зүйлээрээ онцлог болсон гэж бодож байна. Нэгдүгээр зохион байгуулалтын хувьд их сайн болсон. Дэмэр хотод 10 онд болсон тэмцээндээ 94 хүртэх хэмжээнд бараг илүү гарч магадгүй. Хоёрдугаарт нь манай энэ тэмцээнийг зохион байгуулсан төвшин төгс Оклендийн Отгон баяраа тэргүүтэй хүмүүс All Boys багтай хамтран зохион байгуулсан байна. Хоёрдугаар онцлог нь юу гэхээр All Boys багийн бүгд маань төрүүлсэн. Нутаг дээрээ болсон тэмцээнд тэгээд энэ тэмцээнийг зохион байгуулсан болон All Boys багийнхандаа бас баяр хөөрөмжтэй авах гэж бодож байна. За мөн одоо Сакраменто хотод Занвазар бурхан шашны төв нэглээ. Беркли хотынхаа Монголын жудо бүхэн холбооны салбар Женко 2 клуб салбарын ажиллаж байна. Мөн бас манай хүүхдийн гэр төв, хүүхдийн уран зохиолч Дондогойтой хамтраад хүүхдийн төлөө зааж шилжгээ нэртэй тоглолтыг урлаг лекцийн тоглолтыг зохион байгуулж бас хүүхд багчуудад Монгол зөв хүүхдийг яаж хүмүүжүүлэх вэ гэдэг сэдвээр сонирхолтой ихтгэл лекц уншлаа. Энэ бол энэ олон нийтийн арга хэмжээ гэдэг бол олон нийтийн хүч байдаг, дэмжлэг, туслалцаан дээр бүрддэг тодорхой хэмжээгээр төсөв санхүүгийн асуудал заавч хөрвүүлдэг ийм арга хэмжээ байдаг юм аа. Сонгодог жишээ нь өнөөдрийн арга хэмжээ. Тэгээд манай газар
яг одоо ийм арга хэмжээндээр зарим юмдэр боломжийн хэмжээгээр дэмжиж оролцдог. Энэ оны өнгөрсөн оны бид та бүхний наадам зохион байгуулсан Golden Gate-ийн талбайн одоо туристийн асуудлыг бүрэн шийдвэрлэж байгаа шийдэл. Тэр утгаараа зөвхөн одоо манай газарч биш, иргэд энэ Бээрэд байгаа манай иргэд болон бас бизнес эрхэлж байгаа олон хүмүүс энэ олон нийтийн арга хэмжээнд сэтгэл санааны, техникийн, мөнгөн тусламжийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлдэг юм аа. Тэгээд энэ бүх хүмүүстээ баяр хүргэе. Дээрээс нь бид Монгол Экспресс, Coco, Даатгалын Broadway Insurance гэсэн компани гэсэн энэ гурван компанид тусгай баяр хүргэх байна. 2013 онд Америкийн нэгдсэн улс болон Бээрэд Монголын үндэсний соёл урлагийг сурталчилан таниулах үйлсэд мөн монголчуудыг хамарсан олон нийтийн арга хэмжээнд байнгын идэвхтэй оролцсон хуу, баригчаа, оюун цэцэг, оргил сайхан нарын хүмүүс маань соёлын дэлгүүрийн ажилтан болсон. Тэгээд энэ хүмүүстэй бас цаашдынх нь уран бүтээлд амжилт хүсье, хувийнхан амьдрал, аз жаргал сайхан мөхний хүсье. Ингээд та бүхний маань хөгжсөн 2013 он маань үр бүтээлтэй зорьсон зүйлсэнд бүтсэн бүтэмжтэй сайхан жил байсан бахаа гэж би бүрнээ итгэж байна. Өнөөдөр 2013 оны 12 дугаар сарын 29 бол Монгол үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний мөн Монгол улсад орчин үеийн дипломат албан үүсгэн байгуулагдсны 102 жилийн ойн баярын өдөр юм аа. Тэгээд та бүхэндээ энэ баярын халуун мэндчилгээ хүргье. Гадаадд байгаа иргэд маань Монгол нэрээрээ овоглож, омгшиж, зөвхөн омгшоо зогсохгүйгээр ажил хэрэг, үйл явдлаараа үүнийг нотолж байдаг. Ажилсаг, бүтээгч, шинийг санаачлагч ийм хүмүүс байдаг юм аа. Орчин үеийн гадаад харилцаанд манай гадаадд байгаа иргэд бол үнэхээр том үр гүйцэтгэж байгааг бид яах чаргагүй хүлээн зөвшөөрөх үүрэгтэй, хүндэтгэх үүрэгтэй гэж хэлэх байна. Жишээ дурдахад Монгол Америкийн худалдааны бараг 60 орчим хувийг энд байгаа Монгол иргэд маань тодорхой хэмжээгээр оролцож бий болгож байна уу гэж бид бол дүгнэж байгаа. За бас албан бус статистик тооцоогоор 2000-аас 2010 онд гадаадд байгаа иргэдийн Монгол шилжүүлсэн мөнгөн дүнг аваад үзэх юм бол 1.6 тэрбум доллартай тэнцвүүс хэмжээний мөнгө шилжсэн байна гэж. Тэгээд энэ бүхнийг яриад байгаа нь бол гадаадд байгаа бид Монгол гэдэг нэрийн доор ажиллаж амьдарч байгаа хүмүүс маань ялангуяа манай газрын хувьд энэ газарт ажиллаж байгаа бидний хувьд энэ байгаа Монгол иргэдтэй хүндэтгэлтэй сайхан хандаж, хүний ёсоор харьцаж, төрийн үйлчлэгээ, түргэн шуурхай, чанартай бүлгийг зорж ажиллах юм шүү гэдгийг бас давхар нотлох байна. Тэгээд ингээд та бүхэндээ ирж буй 2014 онд амжилт бүтээл ас жаргалаар дүүрэн байхын өрөөл дэвшүүлж шинэ жилийн халуун мэндчилгээ хувьяасаа болон ерөнхий консулын газрын хамт олонныхоо зүгээс өргөн дэвшүүлье. Тэгээд 2014 онд болор шиг гялалзаж яваарай. Баярлалаа.